Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Бид 7 хоног үрийн энэ цагт тодорхой нэг сэдвээр зочинтой шууд ярилцдаг. За бид өнөөдөр эрүүл мэндийн даатгалтай холбоотой сонсогч та бүхний сонирхсан асуултанд хариулт өгөхөөр студид зочин ураад байна. За манай нэвтрүүлэгт эрүүл мэндийн даатгал ерөнхий газрын бодлого төлөвлөлтийн газрын мэрэгжилтийн Янжин долгоор өргөдөж оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалтай холбоотой сонсогч та бүхэн өөрсдийн сонирхсан асуултаа 30 50 22 дугаар явцаар асуух боломжтой. Та бүхний өмнө шууд нэвтрүүлэг утасны хэлтэй байна. Тэгэхээр 8 дугаар сараас эхлээд одоо эмийн үний одоо хөнгөлөлтөнд жагсаалтанд одоо өөрчлөлт орсон. Тэгэхээр зарим одоо эмийн үн нэмэгдсэн, за мөн урд нь одоо хөнгөлөлтөө эмийн жагсаалтанд байсан эм нь одоо хасагдсан ийм одоо зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар эхлээд мэдээлэл өгөөч. Сонсогчдоо бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 7 сарын 4-ний тогтоолоор эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөд олгодог эмийн жагсаалтыг шинжилэн боловсруулагдсан байгаа, шинжилж батлагдсан байгаа. Хуучин 2020 оны 13 дугаар тогтоол хэрэгжиж байгаа явцад нийт 543 худалдааны нэршлийн эм байсан бол одоо нэмэгдээд 590 худалдааны нэршлийн эм иргэдэд өгөгдөж байгаа гэсэн үг. Хөнгөлөлтөөр олгогдож байгаа гэсэн үг. Өмнө нь бол 70 хүртэлх хувиар одоо эмийг хөнгөлдөг байсан бол одоо дээдлийн хязгаарын 50%-аар хөнгөлөхөөр юм болсон байна. Тэгэхээр яагаад одоо ийм одоо үнний хөнгөлтийг бууруулах болсон бэ? Энэ талаар бас тайлбар өгөөч. За, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хөнгөлөлтөд олгодог эмийн жагсаалт бол ер нь 30 50 70 100% хөнгөлөлтөөр олгогдож байгаа. Хуучин тогтоол дээр бол 30 50 70% хөнгөлөлттэй байсан бол энэ удаагийн жагсаалтан дээр 100% хөнгөлөлттэй юмуд бас орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хөнгөлөлтийн хувь хэмжээ өөрчлөгдсөн нэг гол шалтгаан нь бол 100% хөнгөлөлттэй орж ирж байгаа 24 эм Монгол Улсын засгийн газар наварц хөтөлбөр гэдэг хөтөлбөрөөр 24 худалдааны нэршлийн эмийг оруулж ирж байгаа. Энэ дотор чихрийн шидэн эмчлэх, артерийн даралт бууруулах, цус шингэлэх, хавдрын эсрэг эмүүд багтж байгаа. Эдгээр эмүүд эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийн төлнө иргэд өөрсдийнхээ карманаас нэмэлтээр мөнгө төлөхгүйгээр 100% хөнгөлөлтөд авах боломжтой эмүүд байгаа. Тэгэхээр эдгээр эмүүдтэй яг ижил найрлагатай эмүүдийн хувьд бол хөнгөлөлтийн хувь хэмжээ 30% болж буурсан байгаа. Хуучин магадгүй эдгээр эмүүдтэй ижил найрлагатай эмүүдийн хувьд бол 50 юм уу 70% хөнгөлөлттэй байсан бол эдгээр нь бүгд 30% болж буурсан. Гэхдээ оронд нь Швейцар улсад, Европын холбооны улсад үйлдвэрлэгдсэн, Швейцар улсад үйлдвэрлэгдсэн эмүүдийг 100% эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөнд олгосон эмийг өөрсдөө нэмэлт төлбөр авахгүйгээр иргэд нэмэлт төлбөр төлөхгүйгээр авах боломж нэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр эмчийн хяналтанд дэдэг хүмүүс энийг авах юм уу? Энэ төрлийн эмүүдийг авах юм уу? 100% хөнгөлөлтөө жагсаалтад байдаг тухайн иргэн уудаг тухайн эмийг тохиолдолд өрх сум дүүрэг баг дүүрэг болон төрөлцөн мэргэжлийн эмчнэрийн бичсэн тохиолдолд бүх хүн авах боломжтой. Уух зайлшгүй шаардлага байгаа бол бүх хүн авах шаардлагатай. Тэрнээс одоо тийм иргэдэд өгнө гэсэн шаардлага бол байхгүй гэсэн үг. Энэ 100%-аар олгох эмийг яг ямар одоо хүмүүст, төрлийн хүмүүст, ямар өвчтөе хүмүүст олгоно гэдэг ийм судалгаануудыг гаргаж үндэслэж ээж энийг олгож байгаа вэ? Энэ хөтөлбөр бол өөрөө анхнаасаа Монгол улсад хамгийн түгээмэл тохиолддог. Манай эмийн үний хөнгөлөлтөөр олгодог эмийн жагсаалтын нөгөө борлуулалтын хэмжээнд ч гэсэн хамгийн өндөр байдаг юмуудыг засгийн газар иргэдтэй санхүүгийн дарамтанд учруулахгүй тулд оруулахгүй үднээс энэ хөтөлбөрийг олон улсад хэрэгждэг энэ хөтөлбөрийг Монгол улсад оруулж ирсэнтэй холбоотойгоор бүх хүн авах боломжтой. Хэрвээ тухайн найрлагатай эмийг уудаг юмуд жагсаалтад орсон л
авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ юмуд нь юу байдаг вэ гэхээр артерийн даралт буулгах юмуд байгаа. Чихрийн шижингийн өвчний үед хэрэгэлдэг юмуд байгаа. За дээрэс нэмээд хавдрын үед хэрэгэлдэг бас юм байгаа. За хоол боловсруулах замын эмгэгийн үед хэрэгэлдэг юм. За цусны өг тос буюу холестериныг бууруулах юмуд бас байгаа. Төсөл хөтөлбөр гэлээ хэдийн хугацаанд үргэлжлэх вэ? За эхний ээлжийн гэрээ бол 3 жилийн хугацаатаагаар хэрэгжихээр байгаа. Цаашид бид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эрүүл мэндийн яам ямар бодлоготой байгаа гэхээр энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх, дээрээс нэмээд эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бас ажиллаж байгаа. Тэгэхээр тэр нь Монгол улсад хэрэглэгдэж байгаа иргэдэд санхүүгийн дарамтанд оруулаад байгаад хамгийн их түгээмэл хэрэглэгддэг те зайлшгүй шаардлагатай амлалтаараар эмээ тогтмол уух шаардлагатай тэдгээр юмнуудын тухайд цаашид энэний хүртээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. За сонсогч бидэнд хандж байгаа шууд нэвтрүүлгийн утас таны өмнө нээлттэй байна. Өдрийн мэнд төргийн шууд нэвтрүүлгийг таныг сонсож байна. Байна уу? Байна. Сайн байна уу? Та хаанаас ирж байна? Улаанбаатар хотоос ирж За. байна. Асуулт асуугаарай. Би 2012 онд харуулсан байгаа. 2 ихэж. Тэгээ одоо даралтны эмнээс ИНАП 20-г уудыг хаштаг. Тэгээ энэ одоо ер нь хөнгөлтөнд орж болдог болоо яадгийн бала хүмүүн нэг тэрийг л асууя. Та хэдэн төгрөгөөр авдаг юм бэ? Би одоо 30,000-аар 30 ширхэгийг авдаг байхаа. За. За иргэний асуултанд хариулъя. За эмийн үний хөнгөлтөнд ордог эмийн жагсаалтыг боловсруулахдаа аргачлал байдаг. Тухайн аргачлал нь юу байна вэ гэхээр нэгдүгürt олон улсын эмнэлзэн удирдамжинд зөвлөсөн байх хэвээр up to date гэдэг удирдамжинд олон улсад хэрэглэгддэг удирдамж байдаг. Тэгэхээр тэрэнд нэгдүгürt орсон байх хэвээр Монгол хоёрдугаарт Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд орсон. Монгол улсад бүртгэгдсэн тэдгээр юмудээс нэгдүгürt сонголт хийдэг. За дараад нь яадаг вэ гэхээр амлалтаараар үзүүлж байгаа өвчин эмигийн тоог хэмжээ мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухайн эмийг ууснараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэлтийн тоог бууруулж гин үгүй юу? За мөн иргэдэд санхүүгийн дарамт учруулж гин үгүй юу гэдэг нэлээ олон шалгуур байдаг. Тэдгээр шалгууруудад үндэслээд эмийг жагсаалттай оруулдаг байгаа. Шалгаж үзээд гэсэн үг болсон шүү дээ. Ер нь бол олон улсын эмнэлзэн удирдамжинд нийлмэл найрлагатай буюу саяны хэлсэн INAP H гэж хэлж байна. Энэ бол даралт бууруулах болон шээс хөөх эмийн холимог байдаг. Тэгэхээр энэ эмийг олон улсын эмнэлзэн удирдамжинд ер нь бол нийлмэл найрлагатай эмийг зөвлөдөггүй. Тэгэхээр олон улсад ийм нийлмэл найрлагатай эмийг аль болохоор хэрэглэхээс татгалздаг. Дан найрлагатай буюу одоо нэг эмийнх нь үйлчлэгч бодсон нэг үндсэн бодсон нэг байх тийм эмийг ер нь бол зөвлөдөг учраас аль болохоор манай эмнэлзэн удирдамжинд дан найрлагатай эмүүд нь бол төлхөө ордог гэсэн. Гэхдээ нэгэнт Монгол улсад иргэд хэрэглээ сурчсан. Тэгээ Монгол улсад ороод ирсэн байгаа эмүүдийн тухайд бол манай газраас судалгаа хийж агаад тодорхой хэмжээний эмүүдийг бол нэлээд хэдэн эмүүд бол авс нийлмэл найрлагатай эмүүд бол чагсаалтад багтсан байгаа. INAP болон саяны миний хэлсэн нөгөө шээс хөөх эм болон даралт бууруулах эм гэж хэлж байгаа тийм. Энэ хоёр эмийн найрлага нь дан дангаараа буюу хоёр эм нь эрүүл мэндийн даатгалын чагсаалтад байгаа гэсэн үг. Заавал нөгөө яг INAP H нэрээрээ авахгүйгээр өөр нэршлэр за түрүүн аварц хөтөлбөр дотор хүртэл энэ хоёр орцсон үнгүй авах боломж байгаа гэсэн үг. Огт нэмэлт төлбөр төлөхгүйгээр авах боломж байгаа гэсэн. За дараагийн сонсогч шууд нэвтрүүлгийг таныг сонсож байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За. Энэ Бохангийн аршаа сумд энэ сумын эмнэлгээр энэ сахарны мэрэг өгөөд энэ сахарны өвчтөй байхгүй. За. Тэгээ хот руу дахиад энд сумын эмнэлүүд заавал тэр юу ирэх ёстой үйлчлэнэ үстэй. За өдрийн мэнд хүргэе. За ер нь бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмийн сангуудтай гэрээ байгуулдаг. Тухай гэрээ байгуулах нэг том шалгуур нь бол эрүүл мэндийн даатгалын жагсаалтад байгаа эмийн хүртээмжийг 90-ээс хувьтай байлгана гэсэн гэрээ байгуулдаг. Тэгэхээр тухайн эмийн сангийн үүрэгт нь тухайн эмийг эмийн сандаа байлгах үүрэгтэй гэсэн үг.
Тэгэхээр тухайн эмийн санд хэрвээ үнэхээр байнга байдаггүй бол манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1081363 гэд лавлах утас байдаг. Тэрэнд хандаад тухайн эмийн сан дээр гомдол гаргаж болно. Манай дээр худалдаа авалт гэрээлтийн газар буюу гэрээ байгуулсан газар нь тухайн нөгөө эмийн сантайгаа нэмэлт шалгалт хяналтаа хийгээд ямар үндслээр байхгүй байна. Магадгүй нөгөө Монгол улсад тасарсан ч юм уу те. Үнэхээр тийм байгаад байхгүй байна уу? Үнэхээр зүгээр авчирч иргэдэд борлуулахгүй нөгөө 90-с дээш хувийн нөгөө хүртээмжтэй байлгана гэсэн үүргээ биелүүлэхгүй байна уу гэдэг дээр хяналт тавиад ажилтдаг байгаа. Тэгэхээр тийшээгээ хандаад бас тухайн эмийн сан дээрээ хяналт оруулах боломж байгаа гэсэн. Ер нь бол эмийн сангуудыг эмээ авчраачаа гэдэг шаардлагыг иргэд бол тавих бүрэн хэрэгтэй. За дараагийн сонсогчийн асуултанд хариулт өгье. Өдрийн мэнд хүргэе. За. Байна таныг сонсож байна. Асуулт асуугаарай. Өвөнө дарс система. Тэгээд артигаа яавч төгөө нэгс бахи. Та ямар юм уудаг вэ? Энэ экватор гэдэг. Экватор гоцын тавлидэг юута 10 мг 5 мг гэдэг экватор гэдэг гартын мод гэвэл. Эм чинь өөр төрлийн юм санал олгоогүй танд даатгалаар хөнгөлтөө үнээр аваарай. Энэ надад зэрэг айгүй сайн загтдаг байхгүй юу? За тэгэхээр ер нь бол одоо ингээд яг өөрийнх нь тогтмол уудаг юм эмийн жагсаалтаас гараад тэгээд өндөр үнэтэй болсон эмээ авч чадахгүй байгаа юм тохиолдлууд байгаа тань л да. Тэгэхээр энэ тал дээр хариулт өгөөч. За саяны иргэний хэлж байгаа юм болохоор зэрэг нөгөө түрүү миний хэлсэн нийлмэл найрлагатай юм гэсэн үг те. Тэгэхээр Монгол улсад дан дангаар нь бол авах юм бол манайд жагсаалтад байгаа. Тэр нь магадгүй 70%, 50% хөнгөлөлттэй байж магадгүй яг би тэжээрээ хэлж мэдэхгүй болоод байна. Яг экватор гэдэг эмийн тухайд бол нөгөө хөнгөлөлтийн хувь хэмжээ буюу нөгөө өмнө нь 50% та байсан одоо 30% та болж буурсан байгаа. Яагаад тэгэхээр нөгөө олон улсын эмнэлзэн удирдамжинд зөвлөдгөө эмийг бид нар чинь жагсаалтад оруулчихад байгаа шүү дээ тий. Гэхдээ иргэд хэрэгэлдэг гэдэг үүднээсээ бид 30% хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас 70% нь иргэн өөрөө төлөхөөр оруулсан байгаа учраас харьцангуйдаа иргэдэд өмнөхөөсөө арай үнэтэй болсон санагдаж байгаа. 9-р сараас эхлээд ABCD ангиллаар эмийг бичиж эхэлж байсан. Тэгэхээр хөдөө орон нутгийн иргэдэд одоо энэ бас хүндрэлтэй. Тухайлбал суманд амьдардаг иргэн CD ангиллын эмийг заавал аймагаас авах шаардлагатай болж байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар нэгэн зохицуулт байгаа юу гэсэн мэн сонсогчоос. За сая эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 11-р тогтоолоор 590 эм баталсан гэж хэлсэн. Эдгээр 590 эмийн 80% нь бол ABCD буюу анхан шатны өрх баг, сумын эмч, за дүүргийн эмч, төрөлсөн нарийн мэрэгжлийн эмч бичих боломжтой. Зөвхөн 20% за 20% тэрний 20%-ийнхаа 4% нь бол зөвхөн төрөлсөн нарийн мэрэгжлийн эмч, 16% нь бол дүүрэг болон аймаг нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд төрөлсөн нарийн мэрэгжлийн эмч бичих хэрэгтэй байгаа. Тэгэхээр 80% нь өрхийн эмч бичиж өрх багийн сумын эмч нар бол бичих боломж байгаа гэсэн үг. Энэ жагсаа яагаад ABCD гэдэг ангиллалд хувааж байгаа вэ гэхээр эрүүл мэндийн сайдын тушаал байдаг жагсаалт багтлах тухай 2020 оны 267 дугаар тушаалга. Тэгэхээр тэр тушаал дээр жагсаалт батлах тухай буюу заашгүй шаардлагатай 9-р жагсаалт гэж байгаа. Тэгэхээр энэ эмийг энэ төрлийн эрүүл мэндийн байгууллагын эмчнэр хэрэглэнэ гэд заацна. Заавар байдаг. Тэрийг мөрдлөг болгож манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ер нь бол жагсаалтаа гаргадаг. Гэхдээ гаргахдаа бид нөгөө манай газар зүйн байршилж харьцангуй бас өвөрмөцтэй сумын төвд амьдарч байгаа ч юм уу суманд амьдарч байгаа иргэн аймгийн төв рүү явхад аслагдмал байдаг учраас бид нар анхан шатны сум өрхийн эмч нарын бичих эмийн хэмжээг бол нэмэгдүүлсэн байгаа. Хүчин тогтоолоосоо нэмэгдүүлсэн. Яг зайлшгүй нарийн мэрэгжлийн эмч өөрөө хянжиж уух ёстой гэсэн эмүүд дээрээ л төрөлсөн нарийн мэрэгжлийн эмч буюу дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэрэгжлийн эмч нар бичих
бичгээр оруулсан байгаа. Тэр нь бол зөвхөн 20% нь л хамаарагдана. 80% нь бол өрх сум багийн эмч бичих боломж байгаа гэсэн. Одоо өрхийн эмнэлгээрээ авж исэн эмээ дүүрэг дээр очиод аавна гэхээр бас ахаал очроо дараал үүсгэхээс эхлээд ачаалттай болж ийн гэсэн иймэрхүү хүмүүсийн бас сонсогчдын бухимдал байгаад байна л да. Тэгэхээр тухайн эмийг бол зайлшгүй нарийн мэрэгжлийн эмч үзээд одоо уух хэрэгтэй байгаа юу, зогсоох хэрэгтэй юу, түр завсарлах уу, үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх зайлшгүй нөгөө эмчийн мэдээлж хэрэг нөгөө тийм хэрэгтэй шаардлага зайлшгүй байгаа гэсэн. Гэтэл олон улсын удирдамжин дээр одоо хамгийн энгийн жишээ бол нөгөө цус шингэлэх хүмүүдийг тухайд бол ерөнхийдөө 6 сараас дээш хугацаагаар ер нь зөвлөдөггүй. Хуучин өрхийн эмчнэр бичижсэн бол одоо нарийн мэрэгжлийн эмчнэр бичгээр одоо бол орсон байгаа гэсэн. 10 сарын 1 хүртэл бол ерөнхийдөө төр хугацаагаар эдгээр ангиллалыг баримтлахгүйгээр бүх эмийг өрхийн эмч бичгээр програмд орсон одоохондоо тийм байгаа гэсэн. За сонсогчийн асуултанд хариулт өгье. Өдрийн мэнд хүргээ шууд нэвтрүүлэг сонсож байна таныг. Би нэг юм асуу. Фиксгээд Америкийн үе өрсөндүүд настай хүн тэр 120 мянган төгрөг, 110 мянган төгрөг байсан одоо 150 мянган төгрөг чадах. Нэг зүйлтэй омега гэдэг нэг юм стартап тэр юун сайн юм даа. Одоо төгрөг юм сайн гэдэг одоо 4 мянган удаа зарцаа. Тэр ямар систем юм бэ? За. Яагаад их старлаад байж байгаа. Тэгээд тэр одоо үнэхээр сайн юм уу гэж асуух гэдэг. За омега гэдэг юмын тухайд бол нөгөө нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн яг им гэсэн ангиллалт байдаг учраас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөн дотор бол байдаггүй гэсэн үг. Тэр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу үе мөчний эмнүүдийн тухайд яаж жагсаалтанд ангиллалт нь оруулж багтсан байдаг вэ? Нэмийн жагсаалт, хөнгөлөлтийн эмийн жагсаалт нь хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд 5-аас 6 ерөнхий нэршлийн улааны нэршлэр бол тэрнээс олон өвчин намдах хөрвслийн эсрэг эмнүүд бол байгаа. Тэгэхээр яг энэ эмийн тухайд бол би нөгөө яг үнийг яг хэлж мэдэхгүй байна. Хөнгөлөлтийн эмийн жагсаалтыг гаргахтаа ер нь ямар судалгаа хэрэгцээн дээр тулгуурлаж иж ямар дүрм журмын хүрээнд энийг ингэж гаргадгийг ойр ингээд өөрчлөгдөд байгаа зүйл ажиглагдаад байна л да. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гарч байгаа хөнгөлөлтийн эмийн жагсаалтыг шинжлэх одоо шаардлагууд, тохиолдлууд гээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан 102 дугаар тушаал байдаг. Тэгэхээр тэр тушаалын дагуу яадаг вэ гэхээр эрүүл мэндийн инфляцийн түвшин өөрчлөгдөх одоо эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор эмийн үнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд мөн эрүүл олон улсад хэрэгэлдэг эмийг Монгол улсад өмнө нь байдаггүй байсан бол шинээр Монгол улсад бүртгэгдсэн бол тэрийг нэмэх зорилготойгоор гэх мэтлэн байна. Тэг ер нь бол нэлээд олон шалгуурууд байгаа. Гэтэ эдгээр шалгууруудыг үндэслээд одоо энэнд бол зайлшгүй шаардлагатай өөрчлөлт орох шаардлагатай юм байна гэд. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргаж байгаа энэ жагсаалтад бол ер нь бол хагас жил тутамдаа үнэлгээ хийгээд явдаг. Тэр үнэлгээний дүнгээс хамаарат бас өөрчлөлт орох тохиолдлууд байгаа гэсэн үг. Голдоо одоо ямар төрлийн эмийг энэ хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд оруулдаг хүн амын нийт өвчлөлийн бүлэг юунуудыг төвшингийг хардаг юм уу? Яаж оруулж байна? За хөнгөлөлтийн эмийг сонгохдоо амлалтаараар үйлчлүүлж байгаа иргэдийн нийт иргэдийн тохиолдол ямар өвчлөл дээр илүү их байна тийм Монгол улс ямар өвчлөл Монгол улсад тохиолдож байгаа өвчлөл нь эмнэлэгт хэвчгүйгээр амлалтаараар эмчлэх боломжтой өвчнүүд нь юу байна вэ гэдэг дээр эхний ээлжинд судалгаа явуулаад өвчнөө эхлээ сонгодог гэсэн үг. Ийм өвчнүүд ер нь бол Монгол улсад нэгдүгээр давмгай байгаа юм байна. Зайлшгүй заавал эмнэлэгт хэвчгүйгээр байнга эмээ уугаад явхад асуудалгүй гэсэн өвчнүүдээ сонгоно. Тухайн өвчнийхөө олон улсын удирдамжийг нь дараад нь судалдаг байгаа. Тэгэхээр энэ өвчний үед олон улсад энэ эмүүдийг хэрэгэлдэм байна. Тэгэхээр Монгол улсад байна уугүй юу гэдгийг нь судалж үзэх нь. Тэгэхээр Монгол улсад байдаг, Монгол улсад бүртгэгдсэн, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан тохиолдолд бид бол эмийг оруулаа явуулдаг гэсэн. За, сонсогчийн асуултанд хариулт өгье. Шууд нэвтрүүлэг таныг сонсож байна. Өдрийн төргий. Би түрүүн хүмүүс асуусан шүү дээ. Омега гэдэг эмийг их сайн гэдэг 4,000 удаа зарцсан аваад болсон чинь бөөцөд
Энэ үнэхээр юу сайн бэ? Олон төрлийн сайн гэж зарлаад байгаа. Орой хооронд тоосгоо. Ер нь бол энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн заавал бүх өвчнийг эмчилнэ гэсэн үг биш. Ер нь бол нөгөө суц хатуурлалаас сэргийлдэг гэсэн судалгаанууд байдаг. Тэрнээс биш шууд суц хатуурлыг нь эмчилдэг гэсэн үг бол биш гэсэн үг. Тэгэхээр өрсөн сэргийлэх зорилготойгоор уух боломжтой гэсэн. Тэгэхээр тэрнээс биш энийг бол заавал эмч зөвлөдөг сурталчилгаа явсан эм болгон сайн гэж бас ойлгож болохгүй тийм ээ. Өмнө нь одоо даралдан дуудаг байсан эмийн жагсаалтаас гараад ижил төрлийн эмийг одоо нэмж жагсаалтанд оруулсан боловч тухайн эм нь одоо эмийн сангуудад байхгүй тохиолдолд яах вэ? За үндэсний одоо шинэлнээр жагсаалт батлагдахад жагсаалт төрөө хэлснэгөө Монгол улсад бүртгэгдсэн байна гэд. За жагсаалтаас гарч байгаа шалтгаанууд бол ер нь бол эрүүл мэндийн даатгалын эрүүл эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар дээр бүртгэгддэг. Тухайн бүртгэлийн хугацаа дууссан магадгүй эрүүл эм ханган нийлүүлэх байгууллагууд нь дахиж оруулж ирэхгүй гэсэн хүсэлтүүдийн дагуу ер нь бол хасагдсан байгаа гэсэн үг. За бусад ижил төрлийн эмүүд нь байхгүй байна гэдгийг нь бол нөгөө түрүү хэлсэн 1813-63 руу холбогдоод тухайн ямар эмийн сан дээр эмнүүд нь ер нь байхгүй байгаад байна вэ? Ер нь бол 90-с дээш хувьтай Монгол улсад байгаа л эмийнхаа хангалтыг 90-с дээш хувьтай байлгахыг эмийн сангуудад гэрээгээрээ өөрөх болгоод өгсөн учраас тухайн эмийн сангууд дээр нь хяналт оруулах боломжтой гэсэн. Жилдээ ч юм уу сардаа энэ эмийн үнийн хөнгөлтийг даатгалаас хичнээн төрлийн одоо хичнээн төгрөг одоо зарцуулж байна. Энэ эмийн үнийн хөнгөлтөнд тий. За 2021 онд Монгол Улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. 2022-ын оны төсөв бол 69 тэрбумын төсөвтэй байгаа. Тэр нь бас нэлээд өндөр тоо гарч штэ. Яг одоогийн байдлаар бол сая шинжилсэн жагсаалтын хүрээнд бол манай жагсаалтын нийт төсөв маань 71-2 орчим тэрбум төгрөгийн төсөв байгаар тогтсон байна. Энэ ажил хөдөлмөр эрхэлдэг мөртлөө даатгалдаа тогтмол төлдөг ийм үед хүмүүс яг хэрэгцээ шаардлагатай үедээ эмээ авах эсвэл эмнэлгээр үйлчлүүлэхийн үйлчилгээгээ авч чадж байгаа хэсэг дээр яаж хяналт тавьж ажилт юм бол тэд нар бол даатгалаа тогтмол төлж байгаа иргэд шүү дээ. За эмийг бол нөгөө хуучин бид хэд мэдж 2020 оноос өмнө бол нөгөө сарын эхэнд нэг очрлж бичүүлэл очрлж аваад нөгөө гүйцэтгэл нь дууссан гэж нөгөө тухайн эмийн сан болгон дээр төсөв тавьж өгдөг байсан. Одоо 2020 оноос хойш бол төсөв тавихгүй буюу гүйцэтгэлээр нь тэгэхээр сарын хэдэнд ч очиод бичүүлсэн манай төсөв дуусцаа, мөнгө дуусцаа гэж хэлэхгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр иргэд өөрийнхөө боломжит цагийг харж агаад хизээж очиод эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд олгодог эмийн жагсаалтад байгаа эмийг бичүүлээд авах боломж бол харьцангуй иргэдэд нээлттэй болсон. Тэрнээс өмнө бол одоо юу гэдгийг сарын эхэндтэй сарын 1-2-нд ингээ очирлаад төсвөн дуусцсан гэдэг асуудал гардаг байсан шүү дээ. Ахмадууд маань өглөө эрт 6 цагаас эмийн сангийн гадаа очирлцсан бас нөгөө өрхийн эрүүл мэндийн төвийн гадаа очирлцсан те эмээ бичүүлэх гэж байгаа гээд тэгдэг байсан бол эдгээр асуудлыг бол одоо бол байхгүй болсон. Хизээч ороод авах боломж бол байгаа. Эмийн тухайд юм байна. За эмчилгээ үйлчилгээ авах одоо үзлэг шинжилгээнд хамрагдах гэхээр очр дараал нь одоо маш олон хоногийн дараа ч юм уу энэс нь болоод хүмүүс даатгал төлөвлөгөөр нь хувийн эмнэлэгт хандах тохиолдлууд байдаг ш. Тэгэхээр энэ дээр хяналт тавих боломж байгаа юу? Эргээд нөгөө даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа энэ хүмүүс. За ер нь бол нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ эмнэлэг дотроо зохион байгуулалтаа хэрхэн хийх вэ гэдэг нь бол бас манай яг даатгалын ерхий газрын чиг үүргээс харьцангуй өөр болоо явчихж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагууд одоо харьцангуй нөгөө цаг өгдөг тогтолцоо бол нэлээд сайн бас нэмэгдээл байна те. Хуучин бол нөгөө очирлдаг байсан шүү дээ. Цаг авахгүй очирлал хэдэн захиул яснэ өнөөдөр үзэх боломжгүй гэдэг ингээ явчихдаг. Гэтэл одоо бол харьцангуй цаг авцсан тухайн цагтаа очих юм бол үзүүлэх боломж байгаа ажлаа зохицуулах те. Өөрийнхөө ажил бусад цаг заваа зохицуулах бас боломж харьцангуй нээлттэй болоод иргэдэд хүртээмж харьцангуй бас нэмэгдэж байгаа гэж ойлгож байгаа. За сонсогчийн асуултанд хариулт өгье. Өдрийн мэнд үргээ шууд нэвтрүүлэг таныг сонсож байна. За энэ харшлын постэр гэдэг юм энэ 120 улсын. Энийг жагсаалтанд оруулж гэсэн энийг орсон болов. Тэгээ энэ эмийн жагсаалтыг юунаас мэдэж болох вэ? Эрүүл мэндийн даатгалын ерхий газрын цахим хуудсан дээр бол жагсаалт бүрэн ихээрээ тавигдсан байгаа. Фостер гэдэг энэ астмын үед хэрэглэгддэг цацлага юм бол манай жагсаалтанд орсон байгаа.
хэдэн хөнгөлтэй ер нь одоо юмнуудыг олгохын хувь нь ингээ багасхаар ер нь хувь нь багасхаар эргээд одоо энэ худалдаа авах чадвар нь муу яг имээ авч чадахгүй байх юм тохиолдол эрсдэл үүсвэ гэдгийг яаж ер нь тооцоолсон бэ? Тооцоол байгаа юу? Яг саяны нөгөө иргэний асуултыг дуусгах чи тээ. Энэ фостер гэдэг юм өмнө нь байгаагүй. Монгол улсад бүртгэлгүй байсан. Сая шинээр бүртгэгдээд орж ирж байгаа нөгөө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өмнөх 11 дугаар тогтоолдоор байхгүй байсан гэсэн үг. Тэгэхээр сая шинээр бүртгэгдээд манай жагсаалтад орж ирж байгаа юм. За хөнгөлтийн хувийг нь бол би ихтэй 70% хөнгөлттэй байгаа гэж бодож байна. Гэхдээ би буруу хэлж магадгүй яг цээжээрээ бас нөгөө нэг бүрчлэлийн юм хийв мэдэхгүй учраас манай жагсаалтад орсон хөнгөлтөөр авах боломж бол иргэдэд нээлттэй болсон гэсэн үг. За тодорхой хувьдыг нэг буулгачлаа штэ эмийнхээ үнийн хөнгөлтийг. Тэгэхээр эргээд тухайн худалдаа авах эмээ яг хэрэгцээтэй эмээ худалдаж авах чадваргүй хүмүүс яг хэрэгцээтэй хүмүүс эмээ авч чадахгүй байх вэ гэсэн юу эрсдлийг хэр тооцсон бол. За ер нь бол нөгөө нэгдүгээрт манай жагсаалтад орж ирж байгаа эмнүүд бол ер нь бол байнга тогтмол уух буюу иргэдийн санхүүгийн дарамтнаас хуваалцах гэдэг тий. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргын 102 дугаар тушаал байдаг аргачлал батлах тухай гээд тэр аргачлалаар эмийн үнийг хэрхэн батлах вэ? Магадгүй нөгөө уудаг эм нь яг тухайн нэршилтэй ганцхан ширхэг байдаг бол 70% хөнгөлтөөр олгоно. Эмийн үн хэр өндөр байгаагаас хамаарат хөнгөлтийн хувь хэмжээ их бага хөнгөлөгдөх гэсэн аргачлал байгаа. Тухайн аргачлалынхаа дагуу эмийнхээ үнийг боддог байгаа. Дүүргийн эмнэлэг жирэмсний яхааны цаг байхгүйгээд хувийн эмнэлэг рүү явуулаад их юм аа. Эмнэлэгт хэвтүүлэн эмчилээд эм тариагаа өөрөө авсан тохиолдолд зардлыг нь тухайн эмнэлэг буцаан олгодог шиг хувийн эмнэлэг төлсөн зардлыг тухайн одоо дүүргийн эмнэлэг эргүүлж нөхөж олгож болдгоо мó гэсэн сонсгосын асуулт байна. За жирэмсний хяналтын үед бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 1-р тогтоол дээр хэвийн болон эрсдэлтэй жирэмснийг 4 болон 5 удаа үзэхээр төсөвлөгдсөн жирэмсэн эхчүүдэд маань эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэг үзэлгийн хувьд за дунджаар энэ чинь нөгөө үзэлгийн хугацаанаас хамаарат янз бүр байгаа дунджаар 100-аас 150 мянган төгрөгийн хоорондох санхүүжилтийг олгож идэг гэсэн үг. Тэгэхээр тухайн эрүүл мэндийн байгууллага тухайн иргэний үзлэг шинжилгээг бүрэн хийх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ бүрэн биелүүлэхгүй иргэдэд санхүүгийн дарамт учруулад байгаа ийм нөхцөл байдал үүсэх юм бол 1813-63 авлах хуц руу холбогдоод худалдаа авалт гэрээлтийн газарт энийг танилцуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эргээд шаардлага тавьж эрэхтэй юм биш үү? Худалдаа авалт гэрээлтийн газар маань тухайн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан. Ийм үүрэг хүлээн, ийм эрх хэдлэн гэдэг гэрээ байгуулсан. Эргэж хянах үүрэгтэй чиг үүрэгтэй газар байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн газрынхаа маань ядг вөхөр иргэний өгсөн эдгээр гомдлыг за тухайн эрүүл мэндийн байгууллага дээр очиж хянаад шалгаж үзээд тухайн иргэнтэй холбогдоод ямар асуудал байна вэ гэдгийг нь ер нь шийдвэрлээд буцаагаад иргэндээ мэдээлэл. Энэ төрлийн санал гомдол ер нь танад хэр ирдэг юм? Ер нь бол зөндөө маш олон ирдэг. За иргэдэд үзүүлж байгаа ер нь бүх төрлийн эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөвхөн даатгалтай холбоотой ч эмнэлгийн туслан үйлчилгээтэй холбоотой гомдол хүртэл манайх руу ирдэг. Тэр болгонд нь манайх хяналт явуулах, эргээд эрүүл мэндийн байгууллага руу холбогдох, эрүүл мэндийн байгууллагад хяналт тавих гэд иргэнтэйгээ холбогдож ажилладаг байгаа. Ижил төрлийн шинжилгээ авч эрүүл мэндийн даатгалаас зарлыг гаргуулж байгаа үүнийг яаж хянах юм бэ? Шинжилгээ давхардаж байгаа тохиолдолд яах вэ гэсэн мэт. За шаардлагагүй шинжилгээг аль болохоор хийхгүй нэг хийгдсэн шинжилгээгээ ашиглаж авах хэрэгтэй гэдэг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 1-р тогтоол дээр бол ер нь орцсон байгаа. Одоо гэдгийг 2 эрүүл мэндийн даатгалын ерхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн. Гэтэл эхнийх нь одоо гэдгийг нэг шинжилгээг хийцэн байтал дараагийн эмнэлэгт очиход дахиад тэр шинжилгээг хийх гээд байгаа тохиолдолд бол эрүүл мэндийн даатгалын сангаас 2 дахь байгууллагын тухайн шинжилгээний төлбөрийг нь хасаж
санхүүжүүлдэг. Тэгэхээр энэ хяналт бол манай дээр бол байгаа гэсэн үг. Гэтэл нөгөө хувийн эмнэлэгт буюу эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгүй газар хийлгэсэн шинжилгээг тухайн байгууллага дахиад хийх нь бол бид хэд одоогоор бол хянж чадахгүй. Иргэн мэдээлэл өгөх юм бол энийг бол бас харах боломжтой. Энэ бол гэхдээ ер нь бол эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу эрүүл мэндийн байгууллагын өөрийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал гэсэн. Ер нь энэ эмнэлгийн чанаргүй үйлчилгээнд дээр чанаргүй үйлчилгээ үзүүлсэн байдал дээр яаж хяналт тавьж санхүүжилтийг олгодог юм? За, эрүүл мэндийн байгууллагууд бол ерөнхийдөө нэхэмжлэл буюу үзүүлсэн тусламж үйлчилгээ тус бүрээ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу илгээдэг. Цахим системд холбогдсон бүх байгууллагууд яг тухайн үедээ үзүүлсэн бодит цагийн гормоор тусламж үйлчилгээгээ бүртгээд явж байгаа. Тэрийг нь эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлтөөр нэхэмжил хяналтын хэлтс гэж байдаг. Тэгээд тэдгээр хэлтсийн мэрэгчлэлтнүүд бол хяналт тавьж ажилладаг. Мөн магадгүй нөгөө хяналт тавихаас гадна эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлсэн иргэдээс ирсэн санал хүсэлтэнтрийг бол бас худалдаа авалт гэрэлтийн газар маань хянж үзээд тусламж үйлчилгээний чанартай үзүүлж байгааг уу гэдэг дээр бас хяналт тавьж ажилладаг байна. Бидний ярилцсан хугацаа өндөрлж байна. Сүүлийн сонсогчинд асуултанд нь хариулаад ярилцлага өндөрлөө. Өдрийн мэнд хүргэе. Байна. За. Асуулт асуугаарай. Өдрийн мэнд хүргэе. Юу яа миний дүү. Би тэ бэрүстэй байхгүй юу? За. Тэгсэн чинь тэрний одоо энэ баян үйлгээ тэрний уун тасарсан гэдэг байх юм. За. Үргэлжлүүлээ шинжилгээ өгч яаж өгөх вэ? За. Дахиад өөр төрлийн юм авч болох уу шинжилгээ өгч одоо эмэн тасарсан байна гэж энэ тохиолдолд. Тэгэхээр тухайн эмийн сангийн сандаа энэ эмийг авчраач гэдэг шаардлага бол иргэн тавих бүрэн хэрэгтэй. Яг гэвэл манай эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартаа байгуулсан гэрээндээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жагсаалтыг 90-с дээш хувийн хангалттай байлгана гэдэг үүрэг хүлээсэн байгаа учраас тухайн иргэн бол тухайн эмийн сангуудад энэ эмийг та нар байлгах ёстой гэдэг шаардлага тавих бүрэн хэрэгтэй гэсэн үг. Эмийн хангалтын тухайд бол би тэгэхэд бас одоо Монгол улсад тасарсан бол би тэгэхэд үнэхээр бас яаж чадахгүй гэсэн үг те. Гэтэл Монгол улсад байгаа худалдаалагдах боломжтой юмуд байхад худалдаалахгүй байгаа бол манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1813-63 эсвэл тухайн Баян Үйлгийн аймгийнхаа эрүүл мэндийн даатгалын хэлцэд хандаад гомдол гарах боломжтой. Тэгэхээр тухайн эмийн сан дээр хяналт оруулаад үнэхээр эмүүдийнх нь хангалтын хувь үнэхээр 90% хүрэхгүй иргэдэд яваал очихоор л юм байхгүй гэж сууж идэг бол тэрэнд нь манахаас хяналт тавиад за үүрэг даалгавар өгөөд чиглэл өгөөд бүр цаашлах юм бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байгаа. За бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэрэгжилтэн Янжин долгоор өргөд оролцлоо. Танд ажил өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.